Сайн уу найзуудаа? Өөхөө багш нь байна. Бурхан Давидаар дамжуулан Израилийг Бурханы хот болгосон. Хэмнүүгэл үлдээгүй байсан бол сайхан байхгүй юу? Давид майханд байгаа Бурханы авдрыг хараад ихэд харамсан. Бурхан зориулж өргөө барьж өгөхөөр шийддэг. Гэвч Бурхан Давидаар биш, түүний хүү Соломоноор дамжуулан өргөө бариулахаар сонгодог. Өнөөдөр Давидын оронд ариун сүмийг барьсан мэрэгүү ухаанаараа алдартай Соломон хааны тухай ярих болно. Баярлалаа. Өнөөдөр Давид хааныг урьсан байгаа. Хамтдаа өвдөцгаая. Сайн байна уу? Ууцандаа баяртай. Сүр гэрлээ онтроож өгөөч. Өнөөдөр та бүхэндээ үгээ Соломон. Би юу? Чамд захих үг байна. Би одоо дэлхийн бүх хүмүүсийн явах ёстой замаар явах болно. Сайхан газар явж байгаа юм байна да. Бурхны улс руу явна гэсэн үг? Гурван зүйлийг чам захий. Эхлээд Бурхныг итгэлээрээ дагах тун. Тэгвэл бүх зүйл сайн сайхан болж Бурхан надад амлсан амлалтаа биелүүлнэ. Ямар амлалт үлээ? Давидтай хийсэн амлалт миний уур удам дуулууртай байж түүний дагавал Израиль хааны удам дасрахгүй байх болно. Хоёрт миний эргэн тойронд байгаа хүмүүсийг сайн харж хандах тун. Тэгээд эцэст нь Бурхан орших сүмийг барих тун. Бурхны сүм? Би яаж? Бурхан бүгдийг нь бэлдсэн байгаа. Бурханы ариун сүм. Энэ бүх зүйл бол Бурханы ивэл юм. Аваа, одоо наад Синтитэй миний судал шүү дээ. Тийм ээ. За. Давид ингэж хаан судлаа Соломон хүүдэд өвлүүлэн Бурханы улс руу явдаг юм. Сая өөрөө Давид чадахгүй. Соломон Бурханд сайн үйлчилсэн бөгөөд Бурхан Соломонд агуу ёроолыг өгсөн юм. Соломон. Би унтаж байна гэж хэл. Соломон. Бурхан минь. Чиний хүсэж байгаа зүйл юу вэ? Надаас гуйхтун. Ой зэн. Мөнгө хамгийн хүчтэй. Мөнгийг гуйгаарай Соломон. Суперкомпьютер Бурхан надтай адил царайлаг болгож өгч чадах болов. Соломон, агуу чадварлаг хүчийг хүснээрээ бидэн шиг хүчтэй болно. Эзэн, та надад мэрэгэн ухаан өгөөч. Мэрэгэн ухаан? Дүүдэнд харагдахгүй зүйлээгүй. Мэрэгэн ухаан. Соломон мэрэгэн ухааныг гуйхад Бурхан баярлсан. Уус орноо удирдан Захарыг гэвэл юунаас ч илүү мэрэгэн ухаан хэрэгтэй. Мэрэгэн ухаанаас илүү мөнгө юм уу, хүч юм уу гуйсан байсан бол Соломоны мэрэгэн ухаан хэр агуу болох талаар ярьж өгөх үү? Хоёр эмэгтэй байлаа. Тус бүр нэг хүүтэй байжээ. Харин нэг шөнө хоёр хүүхдийн нэг нь нас барчгаж гин. Өрөвдөлтэй юм уу? Гэтэл нас барсан хүүхдийн ээж нь өгсөн хүүгээ амьд хүүгээр солилцгож. Ямар муухай юм бэ? Хоёр ээжүүд амьд үлдсэн хүүг миний хүүхэд гэж маргалдан Соломоныг хаяан ирдэг. Хаантан минь энэ хүүхэд бол миний хүүхэд юм аа. Үгүй энэ эмэгтэй өөрөн өгсөн хүүхдийг миний хүүхдээр сольчихсон. За, нэг асуулт байна. Хэн нь жинхэнэ ээж нь юм бол? Миний хувьд эхнийх нь хүүхэд нь жоохон төстэй оргиж байна. Би ч гэсэн. Миний хувьд хоёр дахь нь нүүд нь үнэн харагдчих. Би нэг дэх ээж. Хүүхэд ээжигээ илүү хараад байна. Хоёр дахь ээж, хоёр дахь нь. Яагаад? Шалтгаан эртээ гэж юу? Тэгж л мэдрэгдээд байна да. Жүний юу гэж бодож байна?
Эхнийж үгүй хоёр дахь ээж мэдгүй. Үнийг үнээр мэдэх боломжгүй юм шүү. Би та нарт туслая. Харагтун. Энэ хүүхдийг голоор нь хувааж хоёр хэсэг болгон тарааж өг. Юу гинэ? Үнэхээр мэрэгэн санаа байна. Тэгвэл хүүхд нь өгчээсэй. Хаантан минь үнэхээр мэрэгэн санаа байна. Хурдхан хүүхдийг хоёр хуваагаад айл. Үгүй болохгүй. Хүүхдийн минь алж болохгүй. Тэрний оронд хүүхдийн минь нэмэгдээд өгөөч дээ. Хүүхдийн минь битээ халаач. Хүүхдүүдээ одоо харж байна уу? Хинэн жинхэнэ ээж нь юм бол? Эхний ээж нь юу вэ? Хүүхдийг шууд аал гэж штэ. Ойлгосон бол та. Соломонгаа үнээр ухаантай юм аа. Бурханаас өгсөн мэрэгэн ухаан үнэхээр гайхамшигтай юм аа. Соломон үүний дараа Давид хааны бэлдэж өгсний дагуу Мориа ууланд Бурханы сумыг барьж эхэлдэг. Мориа уул? Хаанаас ч юм сонсон санагдаад ах юм? Авраам Исаакийг өргөхөөр явдаг уулыг санаж байна уу? Соломон бүхий л чадлаараа Бурханы сумыг барьсан юм. Энэ сумыг барихын тулд 7 жил орчим хугацаа зарцуулагдсан. Энд ч гэсэн аав минь бүхий л зүйлийг төлөвлөж бэлдэж өгсөн учраас боломжтой байсан юм. Бурханы сум баригдаж дуусны дараа гэрээний авдрыг авч гарах гэж байхад үүл сумыг бүрхдэг. Израилийн Бурханыг магтацгаая. Бурхан миний аав Давидэд амласан бүхий л зүйлийг биелүүлж өгдөг. Соломон Бурханаас Израилийн бүхий л гэм нүглийг уучлан өгч залбирлыг нь сонсож өгөөч гэж гуйдаг. Бурханы сум үнэхээр том гайхалтай байсан бах та. Энэ сүм том сүм байсан ч өндөр бол байгаагүй. 100 м квадрат 3 давхар барилга авцаа. Манай байрнаас жижиг юм уу? Тийм ээ. Бурханы сүм том сүрлэг байх нь тийм ч чухал биш шүү дээ. Тэгвэл юу хамгийн чухал юм бол? Мөнгө шүү дээ. Ямар их мөнгө зарцуулагдсан бол. Тэр алнуудыг хардаа. Бурханы сүм баригдсны дараа үүл бүрхдэг биз дээ. Энэ үүл нь Бурханы оршихуйг бэлэгдэж байгаа юм. Бурханы оршихуй? Оршихуй гэдэг нь Бурхан биднэрт үзэгдхийг хэлж байгаа юм. Бурханы оршихуй байхгүй бол бид яах юм? Бурхан байхгүйс өмнө зүгээр л нэг барилга төдийл байх болно. Бид нар ч гэсэн адилхан. Бид нар христчин учраас бидний биетэй хамт Бурхан оршдог учраас юм. Бидний бие Бурханы оршдог сүм байх нэ. Бурхан сүм баригдаж дуусны дараа Соломонд үзэгдэн Соломон Эзэн, чи өөрийн аав Давид шиг миний хууль болон тушаалыг дагуул. Давидэд амласны дагуу чиний хаанчлалыг сахин хамгаална. эзэн талархаж байна. Харин чиний үр удам дуулуургүй байж хиймэл шүтэн үйлчилвэл Израиль болон энэ сүмийн хүртэл бүгдийг устгах болно. За, эзэн ойлголоо. Бурхан өрөөл болон анхааруулга хамт өгчээ. Яг зөв. Түүнээс хойш Соломон Бурхан зориулж сүмийг барьж дуусны дараа Израиль асар их хэмээгддэг. Бурханы үгийг сайн дагсан байх нэ. Тийм ээ. Ямар их өрөөл авсныг эргэн тойрны хүмүүс зөндөө харсан. Ямар атаархмаар юм бэ? Соломон магадгүй энэ дэлхийн хамгийн баян хүн байсан байх. Тэгээд их олон орноос эхнэр авсан гэдэг. Ийм сайрайтаагаар уу? Улс орныхаа төлөө мөн эргэн тойрны улс гүрэнтэй сайхан харилцаатай байхын тулд Бурхан хамт байхад иймэрхүү зүйлд яагаад санаа зовж байгаа? Харин тийм ээ. Соломоны авцуулсан эхнэрүүд хөгшин болсон Соломоны зүрх сэтгэлийг хөдөлгөн Бурханаас холдоход хүргэдэг. Соломон хиймэл шүтэн шүтсэн гэж үү? Тэр чинь Бурханы хамгийн дургуй зүйл шүү. Бурханаас холдуу суурин гэж сануулсан мэт дээ. Бурхан Соломонд үнэхээр урам нь хугардаг. Соломон, чи надтай хамт байгуулсан гэрээгээ зөрчлөө. Давидыг бодож, чи амьдрах хугацаанд улс орноо сахих бодож, чиний хүүгийн гараас энэ улс орныг авч зөвхөн нэг овгийг үр удамж чинь үлдээн. Эзэн минь. Тэрнээс хойш хүчрэг байсан Израиль дайснууд гарч Соломоны зарч Робоам бослог бэлдээдэг. Эцэст нь Соломоны дараах хаанууд Бурханыг орхин Израиль Бурханы үгийн дагуу хойд нутгийн 10 овог, өмнөд нутгийн 1 овог гэж хуваагддаг юм. Нэг улс дотроо хуваагдсан гэж үү? Яг Солонгос улс шиг үү? Яг тийм. Израильч гэсэн Солонгос шиг өмнөд хойд гэж хуваагдсан байх нэ. Тэгсэн ч хизээ нэгэн цагт нэгдэх бахта Бурхан эцэст нь уучлах байлгүй. Үгүй ээ. Соломоны дараах хаанууд Бурханыг бүр мөсөн орхиж хиймэл шүтэнд үйлчилдэг. Бурханаас бүр мөсөн холдсон юм. Эцэст нь хойд Израиль болон өмнөд Юда хоёулаа сүрэлд хүрдэг юм. Бурханы улс
сүүлд нь сүрдэг гэж үү? Гонигтай төхөө. Библийн төгсгөл нь уйтгартай төгсдөг юм байна. Одоо хуучин гэрээний ихэнх хэсгийг эзэлдэг хаадын дээд, шаштрын дээд эсвэлжүүлэгчний талаар суралцах болно. Израиль хойд өмнө гэж хуваагдсан эцэст нь сүрдэг хотын түүх. Бурхан үнэхээр гүнгэсэн байх та. Тийм ээ. Бурхан үнэхээр их харамссан байх та. Эхлээд Адам Евагийн хийсэн гэмээс хойш хүмүүс үргэлжлүүлэн Бурханыг орхих болсон. Тэгэх болгонд Бурхан эргүүлэн авчирсан ч хүмүүс үргэлжлүүлэн гэмнүгэл хийсээр байсан. Бурхан өргөж уушлан өрсөөсөн ч хүмүүс Бурханыг оргисоор л байдаг. Ямар нэгэн арга байхгүй гэж үү? Арга байлгүй яах вэ? Есүс! Жүни. Израиль хуваагдаж сүрсэн ч эцэст нь Бурханы хаанчлалыг байгуулдаг. Яг надаар дамжуулан биелнэ гэсэн үг. Есүс! Тавсан Авраам хөгшсөн үедээ хүүхэд төрүүлчихэн Исаак нь Ребекагаас Якоб Есав тутан шүлдөөс болж өгөөгийн алдаад Яков нь 12 хүү төрүүлж Есав нь ах нартай хаягдаж Йосеф нь дахин ах нараа уучлдаг Тэд бол алдартай 12 овог улаан тэгсийг хаталсан Мосе Израиль цөлөгцөн 40 жил Яшуа амлалтыг Канаан руу орсон Ирихэн хотыг эзэлсэн Наумигийн берүүтэн Боста гэлж обетиг Төрүүлээд хүн обетэн Исен Давидын төрүүлдэг Яа, ямар хэцүү юм бэ? Удахгүй ирэх Есүс Христ Бухны хашлыг сэргээж өгнө Энэ бол зам ба үнэн амин Есүс ирэх тэрдэг хүлэнэ Одоо бүр хэцүү учраас сайн сонсоорой Давидын Уриагийн эхнэр Батсебагаас Соломоныг төрүүлж Соломон бол мэрэгэн ухаантай хаан Бурхны сүмийг байлсан хаан Хайран бурхан оршдог газар бурхан сүм болдог Бурхан хамуу учраас бурхны хаанчлал Гэвч бурхан эснийг өргөсөн Соломон хаан Бурхныг мартсан Израиль түмээ Хойд Юда өмнөд Израиль хуваагдаж Дэлхийд дээрх зовлон бэрхшээл дуусахгүй Загнуулсан ч тэр чигээрээ бурхан руу эргэж ирэхгүй байна Бурхныг орхиж яваад одоо яана? Тэгвэл Библийг арцгаах уу? Бүхний эхлэлтэй нэм үг байжээ. Энэ үг нь бурхантай хамт байсан учраас энэ үг нь бидний бурхан юм. Тэр ихэд бурхантай хамт байсан ба бүх зүйл түүгээр бий болсон. Тэргүүгээр болсон зүйл гэж нэг ч үгүй. Түүнгүйгээр болсон зүйлс гэж нэг ч үгүй. Амен. Үг нь Есүс эцтэй. Удахгүй ирэх Есүс Христ Бухны хашлыг